Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан гал халуун баярын орой мэндийг хүргэе. Ингээд боловсрол суугчид Кyoto сургуультай хамтран үзэгчид та бүхэндээ хүргэдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай танин мэдхийн хамгийн супер шоу нэвтрүүлгийн энэ өнөөдрийн дугаарыг хийхэд бэлэн болсон байна. Баяр хүргэе. Ингээд бүх орон даяар манай нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлсэн шилдгийн шилдгээр шалгарсан шилдэг 5 хүүхдээ тайлд оръё. Шилдэг 5. Сан сургуулийн сурагч Бүртөө. 24 дугаар сургуулийн сурагч Үлэмжин. 1 дугаар сургуулийн сурагч Тавна. 45 дугаар сургуулийн сурагч Танцка. 84 дугаар сургуулийн сурагч Чинзо. Манай хүүхдүүд өнөөдөр баярын дугаар болохоор маш сайхан гоёж ирсэн байна. Тэгэхээр бүгдээрээ одоо энд хин дутуу байгаа лээ? Ямар хүн дутуу байгаа лээ? Оролцогч мэдээж тийм ээ? Оролцогч зочин маань дутуу байгаа. Тэгэхээр бүгдээрээ оролцогч зочноо хамтдаа тайлснаа өрье. Энэ хүн бол Монгол Улсын гавьяа жүжигчин Дуучин Алтан Цэцэг тайлснаа өрье. Орой минь баярын минь хүргэе. За. За тэгэхээр хүрлэж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Энд нэгэн зураг гарч ирсэн байна. За тийм байна. Хар цагаан тий. Яг одоо энэ таны багын зураг мэдээж тийм ээ. Энэ хэддүгээр ангийн зураг вэ? 1-р ангийн зураг. 1-р анги анх сургууль орж исэн үеийн зураг тийм ээ. 1981 он гэхээр хүүхдүүдээ хэдэн жилийн өмнө вэ? 31 жилийн өмнөх. За 31 жилийн өмнө Дуучин Алтан Цэцэг маань ийм охин байжээ. 1-р ангидаа орохдоо тийм ээ. За мэдээж 1-ээс 5 дугаар ангидаа он сурдаг байсан. Он сурдаг байсан. Он сурдаг байсан. Ямар хичээлдээ хамгийн сайн байсан бэ? За би ер нь тооны хичээл. За тэгээд монгол хэлэндээ бас их сайн байсан. Монгол хэл тооны хичээл. Тэгээд санагдчихээн тийм. Тэгээд ер нь бол нийтлэг нэг бүх хичээлдлийнхээ идэвхтэй оролцдог байсан да ер нь бол. Ер нь тэр үед ч юм уу ер нь 1-р ангид ер нь орж байгаа хүүхдүүдийг ээж аав нар нь иймэрхүү зураг ер нь их авдаг байсан уу? Ер нь иймэрхүү юм. Тий ер нь эн чинь нөгөө нэг яг бид нэр 1-р ангидаа ороод нөө энэ би 1-р ангидаа хүүхдүүдээр алтаагч нь уншлагын авраг болж исэн. 1-р ангид хүүхэд болохоо ингээд уншлагын аврага одоо шалгаруулдаг байсан. Тэгээ улаан малгайт өгүүл одоо үлгэрийг уншаад тэгээд яг тоогийн санахгүй 100 минутанд 100 хэдэн хөвчлээ уншаад тэгээд уншлагын авраг болж исэн. Яг тэгээд нөгөө яг зураг авахулж исэн тэр зураг байна л да. Яг авраг улчаад авахулж исэн тийм зураг юм байна шүү дээ. Маш гоё дурсгалтай зураг юм байна. Алтаагч нь Налаа хотын 1-р 10 жилд сурдаг байсан. Тэгээд 7-р анги хүртэл 1-р 10 жилд сурж агаад 7-р ангиас 8-р ангидаа математикийн гүнзгийрсэн сургалттай анги гэхэд 2-р 10 жилд 4 сургуулийн хүүхдээс шигшээд тэгээд оруулсан. Тэгээд математикийн гүнзгийрсэн сургалттай анги 2-р 10 жилийг төгсөжээ. За тэгэхээр дөрмөө танилцуулъя. Нэвтрүүлгийн гол дүрм дээрээс нь нэвтрүүлгийнхээ алтан дүрмийг танилцуулах нь зөв баг. За энд бол манай шилдэг 5 оролцогч хүүхэд маань хүрэлцэж ирээ суусан байна. Тий. Мэдээж авьяастай ухаантай хүүхдүүд л хүрэлцэж ирсэн байгаа. Манай нэвтрүүлэг шалгарсан. За тэгээд тун удахгүй самбар дээр 1-ээс 5 дугаар ангийн хичээлүүд болон ангиудтайгаа гарч ирнэ. Тэр 10-аас та өөрөө сонгоод хариулаад байна. Хариулт болгондоо мөнгөн дүн хожих болно. Хоцсон мөнгөн дүнгээ өөрөө авна. Өөрөө авахаас гадна мэдээж бас хүүхдийн нэвтрүүлэг дээрээс нь хандвин байгууллагад таны хүсэлтээр та хаана өгмөрөн тэр газар чинь тантай хамт явж өгөх хэрэгтэй байгаа тийм ээ. За тэгээд самбар дээр гарч ирсэн 10 хичээл 10 асуултанд 3 боломжтойгоор та хариулах танд ирэх байгаа. 3 боломж: хуулах боломж, харах боломж. За хуулах боломж маань юу вэ гэхээр та туслах хүүхдүүдээс нэг-нэгээр нь өөрийнхөө хажууд авчирч өөрийнхөө туслахыг болох хэрэгтэй байгаа. Тэр хүүхдээсээ хуулж болно. Яаж болох вэ гэхээр хариултыг сонсно. Тэгэнгүүтээ тэр хүүхдийн хариултыг би шууд авахыг хуулах гэнэ. Хэрвээ хажууд байгаа хүүхдээсээ хариултыг сонсоод өөрийнхтэйгоо нэгтгэж яагаад нэг хариултыг надад өгөхийг харах боломж гэнэ.
За. Ийм хул харах хоёр боломж байгаа. Бас нэг боломж маань юу вэ гэхээр зөв хариултаар аврагдах гэж боломж байгаа. Тэр боломж ашигладаггүй. Ашигладаггүй. Та өөрөө ашиглая гэж ашиглахгүй. Ямар нэгэн асуултан дээр та бүдэрсэн тохиолдолд үлдсэн 4 хүүхэд маань бүгдээрээ хариултыг илгээж байгаа. Тэр хариултыг илгээж байгаа хүүхдүүд хэрвээ тэнэ тэр бүдэрсэн асуултанд нэгэн зөв хариулсан тохиолдолд та нэг удаа аврагдах хэрэгтэй байна. Ойлгомжтой тийм ээ. За ингээд сая төгрөг очихын төлөө урагшаа амжилт хүсье. Эхнийгээ өгтөйг өрөө. Тастайгтай туслаарай. За эхний хүүхэд хэнийг сонгох уу да? За. Энэ За 5-ыг сонгоё гэж байна. За. Баярлалаа. Тэгээд алтаагчдад туслах гэж одоо хамгийн түрүүнд гарч ирлээ. Нэгдүгээр сургууль тий. Тэгээд би бас нэгдүгээр сургуулийг манай бас Монголын олон одоо мундаг авьяастангууд төгссөн гэж би мэднэ. Тийм. За баярлалаа. За амжилт хүсье тана. За ингээ бүгдээрээ самбар дээр 10 хичээл гарч ирэхийг хүсэж байна. Хичээлүүдийн нэр гараад ард талд нь тоонууд байгаа. Тэр тоонууд мэдээж тэр хичээлийг хэддүгээр ангид үздэг вэ гэдэг нь зааж байгаа юм байна. За хүн нийгэм, хүн байгаль, Монгол хэл, иргэний боловсрол, эрүүл мэнд, математик, дуу хөгжим, англи хэл, хүн орчим, биеийн тамир. За тэгээд энэ 10 хичээлээс одоо би сонгож хэлнэ тийм. Та одоо ингээл ямар ч хамаагүй хаанаас нь ч хэлж болно, аль хичээлийг авч болно, тэндээс нэглээ. Монгол хэлнээс сонгоё. Шууд монгол хэлнээс сонгоё. За тэгээ. 58 монгол хэлэн дээр лээ. Сайн. Сайн. Манай монгол хэл нэг ширхэг байгаа юм уу тийм ээ? За тийм ээ. 5 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуулт, хамгийн ихний асуулт 5000 төгрөгийн асуулт. За. 5 дугаар ангийн монгол хэл. За манай хүүхдүүд асуултыг шууд алтаагчтай уншаад өгöd байгаа. За дараагийн хүүхдүүд ч гэсэн тийм ээ. За тайна. Зан сайтай айлын айлт хүн цугладаг. Зам сайтай нуурн загас цугладаг гэдэг гэсэн хэл зүгэнд хэдэн үеийн эзэн байна вэ? За. За энэ бол яг алтаагчийн бас хүүхэд байхад гоё одоо манай ахмадууд маань аав ээж маань настай хүмүүс хэлдэг байсан тий. Ер нь бас нэг юм сайхан сургаал үг юм л та. Зан сайтай айлт хүн цугладаг, замаг сайтай нуурн загас цугладаг гэх. Энэ бол одоо бас их сургамжтай. За тэгээд энэ хэл зүгэнд хэдэн үеийн эзэн байна вэ гэхээр би бодож байна. Үеийн эзэн гэж ер нь яг монгол хэлэнд юу гэсэн үг юм бэ? Монгол хэлний хичээл. За нэр үгээр нь би хэлчихээ л да. Хэдэн үеийн эзэн байна гэхээр 2 үеийн эзэн байна тий. За энд хүн гэж байна, загас гэж байна. Хүн гэж байна, загас гэж байна. Тий. Үеийн эзэн хүн юм байна, загас юм байна. За тийм ээ. Тий. Хоёр одоо яг энэ хэдэн үеийн эзэн байна вэ гэж байна шүү дээ. Тэгэхээр зан сайтай. Зан сайтай гэдэг нь биш бах те. Зан сайтай биш ээ. Тэр чинь одоо хүний зүгээр юу яаж шүү дээ. Одоо зан сайтай айлт хүн цугладаг, замаг сайтай нуурн загас цугладаг гэсэн энэ 2 үгүүдийн л одоо 2 үеийн эзэн, загас хүн 2 болчиход. За өөртөө итгэлтэй байна тийм ээ? Итгэлтэй байна. Эцсийн хариулт юу лээ? 2. 2 тийм ээ? За бүгдээрээ зөв хариултыг харъя. Зөв хариулт 2 мөн үү шүү. Баяр үргээ. За. Баярлалаа. За хүүхдүүдийн хариулт гарч ирсэн байна. Хүн загас 2 2 2. Манай хүүхдүүд бүгдээрээ зөв хариулсан. Хүүхдүүдээс баяр үргээ. Хамгийн дөрөнд манай Чинзо маань энэ хариултыг хамгийн дөрөнд хамгийн зөвөр явуулсан байна. Баяр үргээ Чинзо. За. 84 дэх сургуулийн сурагч Чинзо. За Чинзодо баяр үргээ. За эхний асуултанд маш амжилттай хариулсан 5000 төгрөгийн эзэн болсон байна. За дараагийнхаа хичээлийг шууд сонгоё тийм ээ. За тэгээ за математик сонгож идэх үү. Математик сонгох уу? За тэгээ математик 1-р анги болохоор амар амархан тэгээ англи хэл 4-р анги болохоор хайцсан. Тийм эхлээд алтаагч нь жоохон амархнаас нь эхлэхгүй бол жоохон сандраад байна шүү дээ. Ягаад гэхэлэр ер нь амархны нэхлээс авчих шүү. Тэгээд яагаад байгаа байхгүй юу тий. Математик 1-р ангийнхаа хичээлээ сонгоё. Сонгоё гэж бодож байна тийм ээ. За тэгээ энэ бол таны сонголт 1-р ангийн математикийн хичээлийн асуулт. Математик 1. 3 боломж бол гурлаа байгаа. Тэрийг хэлэх хэрэгтэй. 3 боломж. Аврагдах. За хуулах харах. За 3 боломж. 88 40-оос хэд дахин их вэ? За би шууд хариулчих уу. Хэд дахин их вэ? 88 нь 2.2. 2 12. 2.2. А бас
Нихур шивалтагч. 2.2 хэд дахин их гэсэн тийм ээ? хэд дахин их вэ гэхээр айгу ам. 40-оос хэд дахин их вэ? 2.2. 2.2. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Алдлын бол үгүй. Хүүхэд үгүй гэж байна. За би бол итгэлтэй. За хүүхдүүдээ хэрвээ итгэлтэй гэж бодчихвол алгаад тушаараа үгүйгээ бити алгаад тушаараа гэдэг байна. За Алтайч манай Кёто сургуулийн хүүхдүүдийг юу яхад нөгөө жоохон өөрийнхөө шипинд ашиглаад. Яг тэр манай зэрэгтэл бас их мэдээж хэрэг бас маш ухаантай бас ирээдүйн бас хүүхдүүд маань сууж байгаа гэж бодож байна. Та ер нь Кёто сургуулийн талаар сонсч байсан уу? Кёто сургууль. Америкийн Германы Эрдэмтний нэрээр одоо нэрлэгдсэн. Герман боловсролыг ер нь манай Монголын хүүхэд багчуудад олгох зорилготой тийм хүүхдүүд байгаа тийм ээ. Тэгэхээр манай зэрэлт ирсэн бүх хүүхдүүд маань бүгдээрээ германаар ярьдаг тийм ээ. Та германаар мэдлэхгүй. Германаар мэдлэхгүй. Guten Tag. Тэгээ мэдл. Юу ганц хоёр өгүүлбэр юу үг уусан мэддэг юм а. Тэгээд аюул сан тийм германаар. За нэвтрүүлэгтээ оръё. 88 40-оос хэд дахин их вэ? Асуултанд 2.2 гэж хариулаа. 2.2. За. Зөв хариултыг бүгдээрээ харъя. Мэдхгүй гинэ яана. Нөгөө сонгож авсан уу? Хариултыг би авсан байгаа. 88 40-оос хэд дахин их вэ? Оролцогч 2.2 гэж. 2 гэхэр ч арай яагаад юм? 2 гэхэр 80-80-аас 80. За тийм ээ. За это. За. Манай 58 маань сайн нэг багахан алдаг гарсан. 58 ер нь хэд гэж бодоодсэн юм бэ? Нэгдүгээр анги болохоор нэг нухаж үзэхгүй гэдэг. 2 гэж. Зөвхөн 2 гэж бодсон. Бас их хайхтар хариулдаг юм дээ. Төхөөлж хэлж байгаа юм байна тий. За 50-наа баярлалаа. 2 гэж хэлсэн байхад ч зөв хариулт авах байсан юм тий. За 50-наа баярлалаа. За дараагийн хүүхдээ шүү цамгая. За хин тэгж асууж болох юм болов нэвтрүүлгийн дөрмөд. Юу гэж? Одоо хин хамгийн англи хэлтэй хамгийн сайн хин юм болов? Тэгж асууж болохгүй. Тэгж асууж болохгүй юм уу? Тэгэхээр манай хүүхдүүд бүгдээрээ л би гэнэ. Ер нь одоо би л гэх үү тий. За бид нар нүдэн шилтэй охиныг сонгож байна. За сан сургуулийн сурагч Бүртөө. За манай сантайхан болоод хэлэндээ за тэгээд 5-даа болоод мундаг л байх хэрэгтэй лөө. Сан сургуулийн 5 байнгын сурагч Бүртөө гэж байна. За Бүртөө. За Бүртөө гэж өнөөдрөөсөө яг гүнж шиг болчихсон байна. Ямар гоё юм бэ? Барби гүнж. Бүр татны нэрээр нэрлэгдсэн тий. Бүртүүжин гэдэг их гоё нэртэй юм бэ. Манай Бүртөө ямар хичээлдээ сайн мэлээ? Та монгол хэл, англи хэл. За. Ерөнхийдөө бол бүгд. За би одоо бүртэг ингээд англи хэлэндээ илүү сайн байх гээд. Талтаач нь англи хэлээр одоо тийм сайн бол биш. Гэхдээ одоо ингээд хүмүүс ярьж байгаа ойлгох. Манай студид ажилладаг. Одоо би дуу бичлэгийн ProSound гэж одоо мэрэгжлийн дуу бичлэгийн студидтэй. Студид ажилладаг усууд маань ерөнхийдөө бас гадаад хүмүүс ажилладаг гэдэг утгаараа бид ер нь монголоос илүү бас англи хэлээр илүү ярьдаг тийм ээ. За. Тэгэхээр 4-р ангийн англи хэлний хичээлийг сонгоё гэж бодож байна уу тийм ээ? За тэгээ. За. 4-р ангийн англи хэлний хичээлийн асуулт. За манай хүүхдүүд бүгдээрээ алтайчтай асуултаа уншиж өгнө. Хариулт нь хэрвээ байх юм бол хариултыг уншиж өгнө тийм ээ. Хувилбарууд орно. За ингээд англи хэл 4-р анги. За асуулт гарч ирсэн байна. За Бүртөө. За уншиж өгөрөө Бүртөө алтайчтай. Which of these Disney princesses has red hair? Jasmine, Ariel, Snow White. За хинэн улаан үстэй вэ гэж асууж байгаа юм тий. За би энэ юунуудаас улаан үстэй гэж байгаа юм бол? Гүнжүүдээс Disney гүнжнүүдээс. За би бас мэдх юм шиг байна. Яг тэгвэл алтайч нь бага насны 2 хүүхэдтэй. Тэгээд охин маань одоо ерөнхийдөө бол ер нь одоо гүнжийн үлгэрүүд. За тэгэл ер нь гүнжийн тухай кино, Барбины тухай киногоор бүр ингээд сэтгэл зүрх тэр миний охин 4 настай. Тэгээд миний хүү болохоор 3 дахь ангид элит сургуулийн 3 дахь ангид сурдаг. Тэгээд би энэ дандаа Жасмин гэж шилгээд одоо нөгөө Жасмин чинь юу вэ? Жасмин чинь нөгөө нэг юу вэ? Аладдины үлгэрт гардаг тий. Ариэл чинь болохоор усан даг. Тий. Усны. За тэгээд би яг сонгочлоо л да энэ Ариэл. За Ариэл би тэгээ сонгосон. Би өдөр. За манай Бүртөө юу гэдэг? Саныг саныг байна уу? Тэ саныг байгаа. За асуулт тавьж байгааг бол би бас зөв хариулсан бэ.
асуултанд зөв хариулах юм бол 25,000 төгрөгийн эзэн болох хэрэгтэй байгаа. Which of these За мэдээж тийм ээ. Жасмин маань ямар өстэй лээ? Харстай. За цэцэцэгээ маань ямар өстэй лээ? За Ариэл маань улаан өстэй. За энэ бол амархан чим шиг бас мэдхгүй хүнд бас мэдхгүй л асуулт баг тийм ээ. Google-тэй үздэг хүнд бол тийм ээ. За ингээд нь бол их эвгүй шүү дээ. Ер нь бол одоо мэддэг юм аа. Жишээлбэл яг мэдхгүй тохиолдол бас байдаг юм аа. Тэр хүүхдүүдийн ухаан бол арай илүү сэргэг. Айгу тийм одоо юу гэдгийг маш сэргэг байдаг л та. За баяр хүргэе бүгдээрээ. 3 асуултандаа зөв хариулж 25,000 төгрөгийн эзэн болсон байгаа. За баяр. Одоо зөвхөн нэг асуултанд зөв хариулаад 50,000 төгрөгийн үл шатах мөнгөнд дээр очих хэрэгтэй байгаа. За 175,000 төгрөгийн асуултан дээр хэрвээ бүдрэх юм бол 50,000-ыг авна. 100,000-х дээр бүдрэх юм бол 50,000 авна гэсэн үг тийм ээ. За хэрвээ дахиад 4 асуултанд зөв хариулаад 250,000 төгрөгийн дээр очиж чадах юм бол тэр маань хадгалагдаж болно. 750-х дээр бүдрүүл 250 авна. 500-х дээр бүдрүүл 270,000-аас авна гэсэн үг тийм ээ. За ингээд танд амжилт хүсье. 50,000 төгрөгийн асуулт буюу 4 дахь хичээлдээ сонгоё. За хүн байгаль. Хүн байгаль 2 дугаар анги гэж ганцхан шилжүүлж байгаа юм байна. 2 дугаар анги. Хүн байгаль хэрэглээ бүртөө. Гайгүй. Би бүртөө их сайн байх гэж бодож юм хүн байгаль та тий. За. Бүртөөд итгэл авч тийм ээ. За ингээд хүн байгаль 2 дугаар анги. 2 дугаар анги хүн байгаль. За уншаарай бүртөө. Эдгээрээс аль нь уулын нэр вэ? Хайрхан, анги, буянт. За, гурлал уулын нэр юм шиг харагдаад. Эдгээрээс аль нь уулын нэр вэ? Эдгээрээс аль нь уулын нэр вэ? Хайрхан. Тийм, хайрхан, анги, буянт. За, буянт чинь гол. Ангийг би өстө сайн мэдэхгүй байна. Тэгэхээр хайрхан байж тарах хаа. Буянт дуул гэж байхгүй л үү? Өнгөн дагаа Буянт холыг гэд би бодоод ш. Буянт уул гэж би нэг сонсож байгааг юм байна. Буянт хол гэж. Тий, буянт холыг. Хэрэв та гол гэж бодож байгаа бол хаана байдаг гэж бодож байна? Ховд аймгийн одоо сүлд дуур штэ. Одоо буянт гол чинь тий. За ангийг би ерөөсөө мэдэхгүй байна юм. Тэгэхээр манай охин яг бол анги хэрвээ та одоо бидэнд уулын нэр вэ? Боломж 3 боломж бол гурлаа байгаа. Хэрвээ бүртөө мэдэж гин гэсэн тохиолдолд та боломжийг ашиглаж болно. Бүртөөс хариултыг шууд зүгээр амаар сонсох ямар ч боломжгүй. Тэгэхээр одоо яа гэсэн үг вэ? Та боломжоо хэрвээ бүртөө чи ер нь мэдэж гин үү? Жохон таамаглаж гин гинэ. Тэгэхээр таамаглаж гин гэх юм бол та харах боломжоо харах боломжоо ашиглаж болно шүү дээ. Бүртөөгийн хариултыг сонсоод өөрийнхтэйг нь итгэж яагаад. За тэгээ. За тэгвэл харах боломжоо хоёул ашиглах уу? За бүртөө хэлээрэй. За бүгд хариултаа хэлгээрэй. Хүндлээд хайрхан гэж дууддаг шүү дээ. Тий, хайрхан. Хайрхан л гэж. Би бас одоо яг тэгж яагаад вэ? Хайрхан гэдэг анги гэж ерөөсөө сонсог байх юм. Их сонин нэр. Хайрхан гол анги бол голыг бас тэгж хүндлэхгүй ер нь хайрхан өдр гэж. Гол уу? Хайрхан гол гэж үгүй. Буянт гол гэж одоо би бас дуу хөгжмийнхаа юмар л яагаад вэ л та. За яг гоо буянт хайрхан бай. Тэнгуүтэ анги л үлдээд байна да. Ерөнхийдөө бол гол чим шиг. За би бол хайрхан л гэж бас энэ дээр санал бодож байна. Яг яагаад тэгэхээр ерөөсөө мэдэхгүй учраас анги гэж яг үнийг хэлхийг сонсоогүй. Сонсоогүй байна тийм ээ. За хайрхан дээр бож байна. За нэг боломжийг ашигласан байгаа. Харах боломжийг ашигласан. Бүртөөтэйгөө ярилцчихагаад надад хайрхан гэдэг хариултыг өгч байна тийм ээ. За дөрөв дэх асуулт 50,000 төгрөгийн асуултанд хайрхан гэж хариуллаа. Зөв хариултыг харъя. Баярлалаа. Яг хариулсан. Тийм байна. За энэ хоёулаа өсгөн байна. Харин тийм байх ёстой гэдэг. Бүртөөтэй цохороо. За. Бүртөө туссан юм чи тийм ээ. Тийм. Яг хоёулаа хэлсэн. За баярлалаа бүртөө. За бүртөөдөө баярлалаа. Манай бүртөө маань 2 асуултын турш танд маш их тусалж хамтаа байсан. Нэг хүүхэд маань 2 асуултын турш хамтаа байх хэрэгтэй байгаа тийм ээ. За ингээд 4 асуултанд хариулчлаа. Харах боломжоо ашигласан. Одоо хуулах хэмээх нэг боломж мөн
автоматар ашигладаг аврагт гэсэн нэг боломж хоёр маань үлдсэн байгаа. За. 4 асуултанд хариулсан. За тэгэхээр бас алтай хичээгээ бас гоё дуулуулъя гэж бодож байна. Өнөөдөр бас баярын өдөр шинэ жилийн баяр тунгадахгүй он цаг солигдох гэж байна. Тэгэхээр та бас бид бүхэн зориулаад манай хүүхдүүдэд, манай үзэгчдэд бид бүхэнд манай ангийн жаврыг хүргээгээд та нэг сайхан дуугаар бидэнд айдууны мэдлэгээр өгөөч гэж За баярлалаа. За ингээд таныг тайлбар өрөө. За баярлалаа. За. Хүүхэд насанд хүргэж өгдөг Авт дэрийг хэрвээ байдаг боо Хүүхэд сондаа гэж Хаяа би боддог юм Ийм сайхан Шочон бүгдээрээ Багнасаа би хайрдаж явна Дахиад олдохгүй багнаас гэж Дандаа хүмүүс яриадаг юм Эргээд хүүхэд болгосон гэж Имийг хүртэл хэлдэг юм Ийм сайхан Багнасаа би хайрдаж явна Үдэрэ чаа Ийм сайхан Монголын маань ирээдүй болсон бяцхан хөөрхөн өрс та нартаа мөн боловсрол телевизийг үзэн суугаа бүх хүмүүстээ шинэ оны шинэ жилийн баярын гал халуун мэндийг хүргье. Бүгдээ бүгдээрээ гоё ахтай чигээ дагаад өшөө чанга дуулаа шүү. Хүүхдүүд ариж идүүтэй Хүүхдүүд өрдөө урвахыг гэж Цогцол номон хүмүүс Заруу цохон тэмдэг илдэг юм Ийм сайхан Багнасаа би хайрдаж явна Ийм сайхан Манай нэвтрүүлгийг сонгон үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань маш сонирхолтойгоор үргэлжлэж байгаа. Дөнгөж сая бид бүхэнд Монгол Улсын гавьяач жүжигчин Дуучин Алтан цэцэг эгч маань
Маш сайхан хүүхдийн галт тэрэг хэмээх дугаар бидэнд айдууны мэдлэгээ өргөсөн байгаа. Баярлалаа. Би бас хүүхдүүдтэй хандаад байгаа хэлбэрээ л та. Ер нь бол томчууд бүгдээрээ хүүхдүүдэд маш их атаархдаг тий. Ер нь хүүхдүүдэд тэгдэж шүү дээ. Ер нь томчууд хүүхдүүдэд маш их атаархдаг. Юу гэхээр зэрэг хүүхдийн ертөнцийн тэр хүүхд насны дурсамж хүүхдийн одоо ертөнц гэдэг бол маш гоё гэгэн ариун эргээд ер нь хүүхэд насандаа очихсан гэж бүх томчууд боддог тий. Яг энэ гоё томчуудын хүсэл мөрөөдлийг биелүүлээд манай хөгжмийн зохиолч одоо гал мандах агсан тий хүүхэд насны галт тэрэг гэж энэ гоё дуу одоо Монголын хүүхдүүдийн ертөнцийн брэнд дуулах зохиолсон. Би одоо өөрөө хүүхэд ахтаач гэсэн энэ дуу дуулах та. Тэгээд ер нь гоё л та хүүхдийн ертөнцид өөрөө маш гоё ариухан гэгээхэн олон одоо сайн зүйл маш ихтэй гэж юм байна тий. За ингээд нэвтрүүлгийнхаа гол шугам руу эргээд оръё. Одоо хүүхдээ сонгоо тийм ээ. Одоо хоёр хүүхдийг сонгоо дөрвөн асуултанд зөв хариуллаа 50,000 төгрөгийн эзэн болсон байна. Энэ охин. За. Данцкаг таасна урьж байна. Данцкад амжилт хүсье. За. 45 дахь сургуулийн сурагч Данцка маань танд туслахад бэлэн болчиход гарч ирж байна. За Данцка ямар хичээлдээ сайн мэлээ юм даа? Та Монгол тэгээд ерөөхдөө бас хичээлтэй гайгүй. Ерөнхийдөө тийм. Ерөнхийдөө жигд сайн тань шиг байсан юм шиг тийм. Ер нь бидний үед чинь тий ер нь одоо үндсэн хичээл бол би бол ингэж боддгийн хүүхэд ер нь эхлээд бол өөрийнхөө үндснийхээ хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт тоо монгол хэл бол яг үндсэн хичээл байх хэрэгтэй. Тэгээ тоон сайн байна гэдэг бол ер нь явандаа хүүхэд хэл бас сурахад ч гэсэн тоо ч хүүхдэд бол хэлээ суур тоон сайн байв. За чи Данцка ямар Аль багаас нь эхлээ тэгээд хөндрүүл гавлаа. Хөндрүүлөө? Дуу хөгжмийн хичээл орж ирсэн. За би дуу хөгжмийг хаягаа амархан гэж бодоод ингээ байлгаад байна шүү дээ тий. Тийм ээ сүүлд нь яач гэж бодоод байна. Бас нэг арай жоохон хүнд асуулт юу одоо юу гэдэг нэг. Тийм. Дуу хөгжим чи нэгдүгээр анги шүү. Хүн орчноос хайлагдах уу? За тий. За тэгээ. Яг 3 дугаар ангийн хүн орчин сонголоо. Хүн орчин 3 дугаар анги. За ямар шүү хамгийн том өндөг гаргадаг вэ? За ямар шүү хамгийн том өндгийг гаргадаг юм болоо? За одоо Данцкагаас хуулах ямар хоёр боломж үлдсэн байгаа лээ? Одоо хуулах боломж маань ашигладаг нэг боломж уу, хуулах боломж маань байгаа. Шууд Данцкагийн хариултыг би авна гэсэн үг. Та дунд нь ямар нэгэн юу яахгүй галтай. Тийм байхгүй шууд би авна гэсэн үг тийм ээ. Данцкад ямар нэгэн хөлбөр байна уу? Жаахан эргэлзэж байна. Эргэлзэж байна. Гэтэ ерөнхийдөө бол нэг хөлбөр байгаа л юм шиг байна. За энэ чинь өстэй харин эрсдэлтэй шууд дуу хөгжим хоёулаа сонгодог байж байгаа байхгүй юу? Би айгүй өөртөө хитрхи итгэлтэй байна шүү дээ. Бүх асуултандаа зөв хариулаад гэсэн болохоор шууд ингээд чигээрээ явчлаа шүү дээ. За би болохоор ямар шүү. За тэмээ хариул байж болж байна. За өөрчлөлөө. Ямар шүү хамгийн том өндөр гаргадаг бай. За яна миний толгонд ягаад чи тэмээ хариул гэж орж ирээд байгаа юм. За Данцка асууж болохгүй. Асууж болохгүй тийм. Тэр Данцкад бодсон уу? Эргэлзэж гин үү бодоод байна уу? Харин эргэлзээл. Эргэлзээ л гэж тийм. Мөн болоо биш болоо гэж байж тийм. Та тэр бодож байгаа хариултаа өгчүүд яа тийм. За тэгээд өгчээ. Тэгээ одоо нэгэн тал тэгэл өгчээ. За ямар шүү хамгийн том өндөг гаргадаг вэ гэдэг асуултанд тэмээ хэр бол гэж хариуллаа. Зөв хариултыг бүгд харъя. Асуултанд зөв хариулбал 75,000 төгрөгийн эзэн болох ёстой байна. Бүгд хариултыг илгээсэн. Оо! За ястаа. Ичээ юу яа? Өөртөө ихтэй байна. Зя баярлалаа маш. Үгүй гэхдээ аюу сайн яг шууд ингээд толгоонд өөр би ингээд аюу олон юу бодоод ирсэн шууд толгоороо тэгж орж ирэх юм. Намайг авраад байна гэдэг. За тэгвэл хоёул бас нэг юм харагдах уу? Хэрвээ та тэмээ хариулаас өөр юм хэлээд ч юм уу. Тэгээ бүдэрсэн бол манай хүмүүс таныг аврах гэж үгүй юу гэдгийг байна. За тэгээ. За тэгээ. Хүмүүсийн хариултыг бүгдээр хамтааръя. Хилтагч юм гэхгүй юу? За тийм байна. За тийм байна. Тэмээ. Нэг удаа оцсон шуугээд манай өглөмжин маань битсэн байна. За та намайг тэмээ хариул гэж хамгийн түрүүнд зөв явуулсан байна. Баярлалаа. Тана. Тэмээ хариул. Энэ үсээ алдаад иччээ тавина. За. 5 асуултанд зөв хариулсан байна. Одоо дахиад 5 асуулт яг самбар дээр бол байгаа. Тэгмээ тэр 5-та зөв хариулчих юм бол төгсгөлийн 11 дахь асуулт буюу сая төгрөгийн асуулт гэж гарч ирэх хэрэгтэй байна тийм ээ. За ингээд дараагийнхаа хичээлийг сонгоё дараагийнхаа асуултанд хариулъя.
За одоо хоёулаа Данцка ямар хичээл сонгох вэ? Эрүүл мэнд иргэний боловсрол. Хүн нийгэм. За хүн нийгэм. Иргэний боловсрол. Хүн нийгмийг сонгоё тий. Би одоо бас өөрийгөө сориод байна шүү дээ. Ер нь одоо. Сориод байна тийм ээ. Гэтэ хараа ер нь яг үнийг хэлэхэд яг ийм нэвтрүүлэгт ийм одоо юу гэдэг аюухан соригчуд нэвтрүүлэгтээс ер нь нэг маш ховор орсон байж шүү. Ер нь тий бид нар ч маш их нэг ингэж мэддэг юм шиг яриад л дээ тэр нь. Яг ингэ тулаад ирнэ гэдэг бол бас үнэхээр чангал юм бэ. Манай нэвтрүүлгийн хэдийгээр тий бас гол юу иймэрхүү асуулт асууж мөнгө өгөхөөсөө гадна одоо манай оролцож байгаа оролцогч зочдыг бас нэг ёсондоо хүүхэд наснд нь аваачих, нэгээс 5 дугаар ангид нь аваачих, бас нэгэн тийм хүүхэд насны галт тэргэнд суулгаад суулгаад гаргаж байгаа гэсэн. Би дуулаад очиж суугаад яваа. Та дуулж ирээл тэгэл дуулаад суугаад галт тэргэндээ суугаад ирчих шиг болоо тий. За тэгэхээр хичээл 2 дугаар ангийн хүн нийгэм. Хүн нийгэм үү тийм ээ? За хүн нийгэм 2 дугаар анги. Тагч мөн бас нэлээ өөрийгөө сорж байгаа. Дуу хөгжмийг бол хариулна гэдэгтээ 100% итгэлтэй байгаа. 100% итгэлтэй байна тий. Амархан гэж бодож байгаа тийм ээ? Ялангуяа бас 1-р анги юм шүү дээ тийм ээ? За хүн нийгэм 2 дугаар анги. Сахарын зүйл аль тэвд оршдог вэ? Вау, ёо. Уус нь яг мэддэг. Амархан биш үү? За байж гараа. Юу лээ? Сахарын зүйл. Сахарын зүйл. Данцка Хуулах боломж бол байгаа. Мэдж байгаа гэж байна. Мэдж байгаа. Тий. За, биш би ямар сони би энэ асуултыг уулна айгүй мэддэг байгаа дахь. Тэг ерөөс яг хариулах. Тэг ер нь нөхөрн дээр биш үү? За, ер нь бараг нөхөрн дээр баха. Данцкатаа хоёулаа хуулах боломж яах вэ? За тэгээ. Ашиглая. Гэж бодож байна уу те? Тэгэхээр чи тэр хоорондоо зөвлөө тэгээд ярина те. Ярихгүй юу? Хуулах боломж маань. За, хуулах боломж болохоор яг би нэг хариулт хэлээд Данцка нэг хариулт хэлээд тэгээд харах боломж нь тийм. За. Хуулах боломж нь шууд би Данцкаг яриад. Шууд Данцка. За тэгвэл мэдж байгаагаар нь хуулах боломж авчээ. Тэхөө. За. Данцкаг юу гэж бодож байна? Нөгөө Африктивд оршдог. Сахарын зүйл Африктивд оршдог. За би хариултыг авсан. Боломжоо ашигласан байгаа. 100,000 төгрөгийн асуултанд Данцка маань Африктив гэж хариулсан байгаа. Би хариултыг авсан. Зөв хариултыг бүгдээ хамтаарья. Сахарын зүйл аль тивд оршдог вэ? За чи шалгалт хийж байгаа юм шиг. Би усан зөөл хийсэн байх шиг байна. Данцка яг хэлж байгаа эргэлзээ дээ. Би харин яг хийсэн чи ардаас гээд харна. За Данцката баярлалаа. Баярлалаа. За хүүхдүүдээ сонгосон нь одоо 2 хүүхдлээ үлдсэн байгаа шүү дээ мэдээж. За ингээд 100,000 төгрөгийн эзэн болсон байгаа. Харах бол 2 боломж хоёуланг нь ашиглачлаа. Одоо аврагдах. Би нэр аяа бас их хэрэгэлцсэн юм а тий. Ер нь уусан сая өөрөө шууд ингээд хилчдэг байж гэж бод. Гэхдээ бас юу л та яг нөгөө түрүү нөгөө алтаагч нь хэлжсэн шүү дээ. Мэддэг тэрний мэдэхгүй ч юм шиг ингээд зөрчдөг асуултууд байгаад байдаг шүү дээ тий. Уул нь бол яг л юу л юм л та. Амархан юм шиг ирнэ. Ийм нэвтрүүлэгтээ ороог болоод ч тэр бүр ингээд сандраад ах айгуу сандраад юм тий. За тэгэхээр хоёулаа бас өнөөдөр шинэ жилийн бас баярын өдөр. Болохоор шинэ жил та ер нь бага ангидаа ер нь жоохон бахта хүүхэд байхдаа ямар бэлгийг ямар хүнээс ямар хамгийн гоё бэлэг чинь юу байсан бэ? Ер нь 1981 онд Балтаагч 1-р ангид орсон. Тэгээд 1-р ангид ороод мэдээж бидний одоо шинэ жилд өгөхөд одоо ер нь яг миний үеийнхэн ч юм уу бүгд хэлдэг юм л та. Алин мандрын үнэртэх тэр мөчд шинэ жил ирдээ гэж ер нь ярилцдаг л та. Яг үнэн байсан л та. Тэгээд одоогийн хүүхдүүд чинь ингээ бүх юмар элбэг биш. Ер нь одоо амттанч гэх юм уу яг баярын үеэр л ингээ алин мандрын үнэртдэг ялангуяа Орос алимны үнэр бол маш онцгой. Тэгээд онцор одоо хүүхдүүд бидний одоо шүтэж бишрэх хайрлах тийм маш олон зүйл байдаг байсан. Тэгээд одоо юу гэдгийг хэрвээ хичээлдээ онцрох юм бол харшийн ялганд орно те найрамдал засланд амарна гэд. Тэгээд
бид нар тийм нөгөө хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд маш хичээж хөдөлмөрлөдөг байсан гэх юм уу да. Тэгээд яг шинэ жилийн хамгийн гоё дурсамж, хамгийн гоё авах бэлэг бол өвлийн үгнөөс те ингээ олон ангийнхаа хүүхдүүд дундаас одоо ингээ нэрээ дуудаад сондгоорч гарч очиж авдаг. За ганцхан өвлийн үгээ аваасаа биш аав ээжийнхээ альбан газраас бас өвлийн үгээс очиж бас бэлгээ авдаг. За тэгээд он сурсан гэдээ бас гэрийнхнээсээ бэлгээ авдаг ч гэдэг юм уу. Маш олон бэлгийг шинэ жилээр ер нь авдаг байсан. Тэр л одоо миний хүүхэд насны хамгийн гоё тийм тод дурсамж болж үлдсэн. За ингээд хоёр хүүхэд маань үлдсэн байгаа. Тэр хоёрыг. За нэгээ сонгоё. За энэ хүү. За үлэмжин. Манай үлэмж. За үлэмж чинь хэдвэр сургууль үлээ? За 23 дугаар сургууль. Орос 23 тий. За микрофоноо зүүж байгаа даа танилцсан да. За нэрээ хэлээд сургуулаа хэлээд алтагч. Намайг үлэмжин гэдэг би 23 дугаар сургуулийн 7 ангид сурдаг. За баярлалаа алтагчтай туслаж гарч ирсэн үлэмжтэй баярлалаа. За манай үлэмжин. За үлэмж 7 дугаар ангид сурагч. За алтаагч нь иргэний боловсрал гэ сая яг энэ ярьсан сэдвтэйгээ холбогдуулаад энэ асуултыг авчиг гэж бодож байна. Тэхүү. Тэгээ тий. За. Иргэний боловсрал 4-р анги. 4-р анги иргэний боловсрал гэж. Иргэний боловсралаар ер нь ямар хичээл ордог вэ? Юу зардаг вэ? Тэр хүмүүсийн зан чанар. Тий. За үлэмжээ уншаад өгчих асуулт. Монгол улсаас өөр улс руу гаргаж буй бараг ямар бараг гэж нэрлэдэг вэ? За энэ бол амархан байна уу? Тий. За байж байгаа хүү. Экспорт импорт гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр энийг одоо Монгол юу гэж хэлэх юм болоо? Бишээ Монгол улсаас өөр улс руу гаргаж байгаа бараг экспорт гэнэ. За итгэлтэй байна тийм ээ? Итгэлтэй. 7 дахь асуулт. 100 мянган төгрөгийн асуулт. Экспорт гэж хариуллаа. Зүгээр бид нар харъя. Гаргаж байгаа бараг экспорт уу, импорт уу? Экспорт. Экспорт. Импорт ч оруулж ирж байгаа гэж ярьдаг үстэй энэ ч одоо. Импорт л яриад байна уу? Экспортын бараа гэж нэрлэж байгаа. Тэгээд яг одоо юу гэх юм би нэрээ мэдэхгүй юм л та. За. Хайруу. Экс тийм ээ? Энэ бол экспорт импорт ч оруулж ирж байгаа бараа гэж тийм ээ? Гаднаас оруулж ирж байгаа барааг бол. За ингээд маш амжилттай байна. 100 мянган төгрөгийн эзэн болсон байгаа. 175 мянган төгрөгийн эзэн болсон байна. 175 мянга. Одоо нэг асуултын 100 хариулах юм бол 8 асуултын 100 хариулаад 250 мянган төгрөг буюу үл шатах мөнгөн дүн дээр очих хэрэгтэй. За. Тийм ээ? За амжилт хүсье сая төгрөгийг хожиход ойрхон байна. 4 асуулт үлдсэн байгаа. За ингээд дараагийн асуулт. За би танилцуулга өгч мэ эрүүл мэндийг. За Эрүүл мэндийн дээр. эрүүл мэндийг сонгоё. Эрүүл мэнд. Би эрүүл мэндийг сонгохын өмнө бас нэг нацагт орж зохиолч те манай хүүхдүүд бүгдээрээ мэдж байгаа ах те. Тэгээд жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотроос юу гэдэг вэ хүүхдүүдээ? Эрүүл мэнд. Эрүүл байх юм. Түмэн одоо эрүүл байх Мянган жаргалан. Тийм. За бас юу гэж хэлэх гээд юм хэрэг алтаагч нь хэрвээ энэ одоо нэвтрүүлгийн энэ асуултуудад маш амжилттай хариулах юм бол би одоо эхнэлгсэн төвд нэгэн хүүхэд дээр очих гээд байгаа маа. Тийм. Ер нь та бол 50 мянган төгрөгийг бол хожицсан байгаа. Тэр мөнгийг бол нэгэнд тэр хүүхдэд авч өгөх нь бол тодорхой болсон. За би бүр өшөөд бас ингээд ягаад вэ шүү дээ. Тий цаашаа ахаад байна шүү дээ. 3 дугаар анги эрүүл мэндийн хичээлийг сонгосон байна. Эрүүл За одоо манай үлэмж яг 3 дугаар анги эрүүл. аль нь сардуулаар хүнс биш. За үлэмжээ уншиж өгөрэй. Сардуулаар баялаг. Аль нь сардуулаар баялаг хүнс биш вэ? А. Гурил, Б. Төмөс, В. Бяцлаг. За би баг хариулчих уу? За. За тэгтээ сардуулаар. Аль нь сардуулаар баялаг хүнс биш вэ? Бяцлаг. Бяцлаг. Төмс бол сардуулаар баялаг. За гурил. Хүүхдүүд хариултаа явуулаарай. Аврах тохиос боломж яг уу шилхөө. Энийг бол та хэрэг бүдэрсэн тохиолдолд тэгэн дээр. За бяцлаг. Би 3 дугаар сүүн бүтээгдэхүүнийг сонгочлоо. Сүүн бүтээгдэхүүн сонгож байна. За хүүхдүүд хариултаа илгээсэн баг. Хариултыг би авсан. Бяцлаг гэж хариулж байна. 250 мянган төгрөгийн асуулт. Үл шатах мөнгөнд өг. Бас маш эцэгтэй асуулт тийм ээ. Аль нь сардуулаар баялаг хүнс биш вэ? Гурил, төмөс, бяцлаг. За
Яа, ямар мундаг байна. Мундаг байна. Баяр үргээ. За. Яа. 270,000 төгрөгийг очислаа. Бяцлаг мэдээж тийм ээ. Төмс бол сүм бүтээгдэхүүн тий. бяцлаг төмс бол цардуулаар машин. Бяцлагыг бол юугаар хийдгийг хүүхдүүд маань сайн мэдж байгаа тий. Одоо сүү цагаан идэх тийм сүү цагаан идэх. Тэгэхээр би хамгийн зөв хариулт нь мэдээж төмс бол цардуулаар баялаг гэж хамгийн цардуулаар баялаг хоолнос төмс бол ордог. Гурил бол эргэлзээтэй байсан. Гэхдээ гурил ч гэсэн мэдээж төмстэй адилхан ер нь тийм. Гэхдээ бяцлагнаас бол арай бяцлаг бол яг тийм зөв хөлбөр байсан. За баяр үргээ 200,000 төгрөгийн эзэн болсон байгаа. За. Хуулах хар хоёр боломж маань ашиглагдсан. Одоо зөвхөн автоматар ашиглагддаг. Аврагдах боломж маань байгаа. Хэрвээ төгсгөлийн сая төгрөгийн асуултан дээр аврагдах боломж маань үлдэх юм бол та тэр боломжийг ашиглах ямар ч нөхцөл байхгүй. За. Тийм ээ? За одоо үлэмжийг судалтаа сухыг. Одоо нэг хүүхдээ сонгох боломжтой байгаа тийм. Тэгээ одоо шууд ямар сонгох вэ? Шинзо. 84 сургуулийн сурагч Шинзо. За манай Шинзо маань өнөөдөр бүжиглэх гэж байгаа юм шиг нэг тийм гоё. Ер нь аюу гоё юм тийм байна. Зумсан байна. Ялтагчтайгаа танилцаарай. За. Сайн байна уу? 84 дугаар сургуулийн сурагчийн зэрэг гэдэг. За баярлалаа, танилцсандаа маш их баяртай байна. За Шинзо хоёлаа ямар юу сонгох вэ? Одоо дуу гэж маах уу? Би юу? Хамгийн сүүл авъя. За. Биеийн тамир. Биеийн тамир 5 дугаар. За. Биеийн тамир 5 дугаар анги авъя гэж үү тийм ээ. За 5 дугаар ангийн биеийн тамир. Манай Шинзо биеийн тамиртай ирүүлээ. Гайгүй тийм ээ. Ер нь гүн гой сунаа тийм ээ. Биеийн тамир дээр одоо ингээл сакс макс тоглоод явчихгаа. Тийм үү. За. 5 дугаар ангийн биеийн тамирын хичээлийн асуулт. Би одоо хамгийн дуртай хичээл хамгийн дургүй хичээл хоёр зүйлдчихлээ л да. Хамгийн дуртай. Тэгээ одоо болохоор эсрэгээр одоо болохоор биеийн тамир дургүй ш харин биеийн тамирт хамгийн дуртай болчиход байгаа. Юу гэхээр зэрэг биеийн тамир бол хүний эрүүл мэнд болоод гоо сайхан бүх зүйл ялангуяа урлагийн үнд бол хамгийн эрхтэй хичээл бол биеийн тамирын хичээл. Тэгэхээр ер нь бас биеийн тамираар багасаа хичээлэх нь бас зөв тийм ээ. Яг үнэн. Хүүхдүүд одоо бие бэлтрэн зөв өвдөх шүмжлэлтэй болох нөгөө талаасаа өөртөө ихтэй болох гэл тийм. Ер нь хүүхдүүдэд бол биеийн тамирын хичээл илүү одоо үр дүнтэй. Яг манай 10 жилийн ангийн багш бол биеийн тамирын багш байсан. Тэгээ бид нар яг хуу ерөнхийдөө волейбол, сакс гэдэг ер нь би намхан нуруутай мөртлөө бас волейбол ер нь дуртай байсан. Тэгээ яагаад ч тийм тэгээд ер нь намхан гэлтгүй ер нь хүүхдүүд чинь сакс тэр ер нь тоглодог шүү дээ. Тэр үе нийтлэг л ингээл гадаагаараа. Тэгээ намайг хүүхэд байх нэг гүтг мат гэдэг нэг тийм тоглох гүтг мат гэдэг. Одоо ямар ч учиртай юм би одоо болт мэдгүй гэхдээ бид нар маш их гүүгээл тэрний бөмбөгийг өрсөөл авах гал гүдэг тийм хичээ одоо тоглоомыг аягүй тод санаж байна. Тэгээд ер нь одоо октод маань болохоор хөвчлэн дээс их тоглодог, эрзээ их тоглодог. Эрзээнүүд ангийнхаа багшлаа эцэг эхчүүдийг хураалгадаг байлаа. Юу гэхээр хүний биений эрүүл мэндэнд муу гэж одоо үзээд бараг тэр үеийн октодоос маш олон эрзээ хороодог байсан баха. Асуулт гарч ирсэн байна. 1980 оны Москвагийн Олимпийн наадмаас 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин юм бэ. За байж байгаа 80 онд Москвагийн Олимпийн наадмаас 65 кг-ийн жинд. Энэ бүх юм болоо эсвэл Foxy спорт юм болоо. За ястаа мэдгүй. Одоо бол за ястаа мэдгүй мэн те. За яаж байгаараа 65 кг-ийн мөнгөн медаль хүртсэн. 1980 оны Москвагийн Олимпийн наадмаас 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин юм бэ? Баян муу авраг ойж болж байна. Тэр манай бүгчүүд л их явдаг байсан да тий. Би одоо Олимпийн наадмыг. Олимпиэр нь хэр үздэг вэ? Сая 2008 оны Олимпийг бол үзсэн. Бээжинг Олимпик тийм ээ. Сая Лондонгийн Олимпик. Лондонгийн Олимпийг бол үзээгүй. Тий. Бээжингийн Олимп бол нэгдүгээр одоо манайхтай их ойрхон байсан учраас бүтэн сар яг үзсэн гэж бараг хэлж болно. За Олимпийн наадмаар 65 кг-ийн мөнгөн медаль хүртсэн тамирчин. Ойдов авраг. Баян муу авраг. За Чинзо ер нь бодсон юм байна. Эргэлзээд байна уу? За. Алтайг чинь бүр эргэлзэх тэгээд бүр сайн мэдэхгүй шүү дээ. Бүр ер нь яг тий. Хойд дуу хөгжмөө сонгодог ч ээж өгöd байхгүй юу? Харин би тэнд бол хэлсэн шүү дээ. Дуу хөгжмөө. Би одоо ингэж нөгөө өөрийгөө сориод байгаа байхгүй юу? Хариултаа явуулсан тийм ээ? Хүүхдүүдэд хариултаа явуулсан.
За би хариулт ямар ч байсан хэлэх хэрэгтэй тий. Тий. За. Манай хүүхдүүд бас буруу хариулсан байх юм бол тэр боломж маань байхгүй болно тийм ээ. Та тэрийг бол ойлгосон. За би ойдов аврагад хэлчихдэг юм уу? Би одоо яг бас бүрхэг байгаад байна. Ягаад тэгэхээр ерөөсөө юу яах вэ? Ойдов. Бүх одоо олимпийн бөхөөр гэж үздэг. За хүүхдүүд хариултаа илгээсэн баг. Зөв хариултыг бүгдээр хамтааръя. Чи дандаа аврагсан байна. За бүдэрчлээ дээ. Бүдэрчлээ. Дандаа. За манай хүүхдүүдийн хариулт одоо тийм боломж маань байгаа. Зөв хариултаар аврагд гэсэн. Хүүхдүүдээс нэг нь хэрвээ цай дандаа гэж бичсэн байх. Одоо хүүхдүүд маань хариулсан болоо да гэж бас бодоод шүү дээ. Хүүхдүүдэд итгээд байна уу тийм ээ? Гүгөө. За ингээд За баярлалаа. Ямар мундаг юм бэ? Манай хүүхдүүд санал нэг байсан юм байна тийм ээ? Ойд үг гэж бичсэн байна. Би бас ингэ бодоод тахгүй юу? Ерөөсөө санаа болчихгүй шүү дээ. Дандин гэж хамгийн түрүүнд хамгийн зөв явуулсан байна. За баяр үргээ. Ямар мундаг юм бэ тайнаа. Аварчлаа шүү дээ тий. За ингээд уран боломж маань гуруулаа дуслаа. За тэгэхээр манай хүү маань хамт байх. Одоо дуу хөгжмөөр нэг асуултан дээр хамт байна. За 500 сая төгрөг өгсөн байгаа. За үйл шатах мөнгөнд дүнгээ авцсан байгаа. 250 хадгалаад үлдсэн байгаа. Яг одоогийн байдлаар гэх юм бол 500 сая төгрөг хоцсон. Дуу хөгжмийнхээ асуултанд зөв хариулах юм бол 750 сая төгрөг хожно. Дараагаар нь сая төгрөгийн асуулт буюу 11 дахь асуулт гэж гарч ирэх хэрэгтэй байгаа юм аа. За. Ямар ч боломж байхгүй болсон тийм ээ. За дуу хөгжим. За нэгдүгээр ангийн дуу хөгжим. Асуулттай байна. За харах тийм ээ. Нэгдүгээр ангийн дуу хөгжим. За асуулт маань гарч ирсэн. Игнээс гацуурхан дууны үгэнд одоо эдгээр үгсээс аль нь байдаггүй гэнэ. Хүчил төрөгч, ногоон цас. Мэдээж хүчил төрөгч. Гацуурхан дууны үгэнд эдгээр үгсээс аль нь байдаггүй вэ? За. За асуулт хариулт. Гацуурхан. Зөв хариултыг бүгдээр хамт. Ногоон гацуурхан. Хүчил төрөгч гэдэг үг байдаггүй. Хүчил төрөгч гэж байд юм уу? Оо яана. Хүчил төрөгч бий л. Хамгийн мундаг мэддэг гэсэн үг нь юмдаа бүдэрчдэг ба штэ харин. Хүчил төрөгч юу? Яа. Ямар сони. Цас гэдэг үг бол яагаад ч байхгүй. Цас гэдэг үг байдаг юм уу? Хүчил төрөгч гэдэг чи ямар яаж байдгийг? Хүчил төрөгч бий л гэлээ. Оо за. Алтагч энэ дууны үгийг 100% сайн мэдэхгүй юм чинь. За яах вэ? Маш олон асуултанд зөв хариулаад тэгээд хамгийн сайн мэддэг. Тий. Зөв явсан тийм ээ. За алтагчтай баярлалаа. Бидний өөртөө итгэдэг. За баярлалаа. 250 сая төгрөгийн эзэн болсон байгаа. 250 сая төгрөгийг та өөрөө авах. Тэгээд тэрийг сайн улсын аян зарцуулсан байна тийм ээ. За баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн оролцогч Монгол Улсын оюут жүжигчин дуучин Алтан цэцэг эгч маань хүрэлцэж ирээд маш амжилттай явж исэн. Тэгээд хамгийн сайн мэддэг гэдэг. Тийм, тэрэн дээр жоохон гин алдчихлаа тийм ээ. За. Тэгээд нэвтрүүлэг бол нэвтрүүлэг, дүрм бол дүрм. Тийм болохоор манай нэвтрүүлгийн нэгэн алтан дүрмийг дагах хэрэгтэй байгаа. Тэр маань юу вэ гэхээр та өмнө манай нэвтрүүлгийг үзэж байсан баг. Асуултанд бүдэрсэн хүн сая төгрөг хожиж чадаагүй хүн. Та тэгтээ 250 сая төгрөг хожижсан байгаа. Сая төгрөг хожиж чадаагүй болвол нэвтрүүлгийн алтан дүрмийн дагуу 5 дугаар ангийн хүүхдийн Татвар ингээ ухаан байхгүй наа гэсэн үг үү? За тэгээ дуу хөгжмийнхаа хичээл дээр бүдэрчдэг үү шүү дээ хангасан. Тэрийг та манай үзэгчдэд шинэ оны мэндийг дэвшүүлэхийн ялдамд давхар хэлж өгөөч. За баярлалаа. Тэгээд 5 дугаар ангийн хүүхдээс одоо ухаан таяа гэдэг энэ за. Ухаан таяа гэдэг нэвтрүүлэгт одоо оролцсондоо туйлыг баяртай байна. Одоо шинэ оны босгон дээр за тэгээд эх 2013 он бол Монголын хүүхэд багчуудын хувьд төдийгүй Монголын ард түмэнд маш сайхан ээлтэй одоо хамгийн аз жаргалтай он байгаасаа гэж би одоо бас хувьсаа хүсмээр байна. За би 5 дахь ангийн хүүхдийг одоо дуу хөгжмийнхаа хичээлээр бас гүйцэхгүй болсон юм байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн урилга авч хүрэлцэж ирсэн тийм ээ. Танд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа үзэгчдээ. Ингээд үзэгчдээ манай өнөөдрийн шинэ жилийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүрэхээс гадна шинэ оноо маш сайхан тэмдэглэлээр үзэгчдээ баярлалаа.